Энэ нэтгэгт мансууруулах бодисын хэрэглээ нь ноцтой асуудал бөгөөд ялангуяа героин болон бусад төрлийн мансууруулах бодисын хэрэглээ түгээмэл байдаг. Албан ёсоор бүртгэгдсэн героин хэрэглэгчдийн тоо 1 сая орчим гэх боловч бодит тоо нь 5 саяд хүрч болзошгүй ба үүнд сэтгцэд нөлөөт бусад бодисын хэрэглэгчдийн тоо ороогүй байна. Мансууруулах бодис хэрэглэгчид героин болон бусад төрлийн бодисыг судсаараа тарьж хэрэглэн тариур болон тарилгын зүг хоорондоо хуваалцдаг нь ХДХВ-гийн халдвар дамжих эрсдлийг ихээхэн нэмэгдүүлдэг. Статистик мэдээгээр 2010 онд энэ нэтгэгт 15-аас 49 насны ХДХВ-гийн халдвартай хүмүүсийн тоо 227 сая байсан бөгөөд тэдний дунд судсаар тариа хийх нь халдвар дамжих гол замуудын нэг байжээ. Энэ нэтгэгийн Пенжаб мужийн Макпурпура гэх тосгонд айл бүр мансууруулах бодисын хэд хэрэглээний улмаас дор хойж нэг хүнээ алдсан байдаг. Үүний улмаас уг тосгонд өнчин хүүхдүүд бэлэвсэн эмэгтэйчүүд олноор амьдрах болжээ. Энэ нэтгэгт бэлэвсэрсэн эмэгтэйчүүдийг азгүйд тооцдог байна. Уламжлал ёсоор тэдгээр эмэгтэйчүүд дахин гэрлэж болохгүй, тайван амьдрах эрхгүй гэж үздэг. Энэ нэтгэг улсад эмэгтэйчүүд нь нас барсан нөхөртөө үнэнч байхыг нэгт үздэг ба бүх амьдралаа ганцаараа өнгөрөхөд хүрдэг. Нөгөө талаас энэ бүхэнд харт амхны аюулт нөлөө их байна. Мөн энэ нэтгэгийн Кулу хүндэд орших Малана хэмээх тусгаарлагдсан тосгон бай. Уг тосгон үндэсний аюулгүй байдал болон засгийн газрын хоргийг үл ошон хэдэн зууны турш канабисыг тарьсаар иржээ. Үүнээс улбаалан канабис нь энэхүү тосгонд ноцтой асуудал болж түүний тархалтыг хянах боломжгүй хэмжээнд хүрсэн. Бусад тосгонууд шиг энгийн тариалан эрхэж амьдардаггүй, харин канабис тарьж борлуулан мөнгө олдог. Бараг бүх эзэнгүй талбай сул газар канабисын ургамлаар дүрж харт амхны үрийг байшингийнхаа ойролцоо хүртэл цацсан байдаг. Малана тосгоны хүмүүс дэлхийн ертөнцтэй ямар ч холбоогүй бөгөөд хинди хэлээрээ ч ярьдаггүй. Харин Каласын хэмээх өөрсдийн хэлээр ярьдаг байна. Иймээс тэд энэ нэтгэгийн засгийн газрын анхааруулгыг төдийлөн тоодоггүй. Засгийн газар канабисын тариалтыг зогсоохыг олон удаа сануулсан ч эдгээр анхааруулгууд огт үр дүнгүй хийвэр байна. Гэсэн хэдий ч тэд гадаадын жуулчдыг маш найрсгаар угтдаг. Учир нь эдгээр жуулчд нь тэдний орлогын гол их үүсвэр. Энэ нэтгэгт зарим хиндүү шашны зан үйл уламжлал нь тодорхой хэмжээнд мансууруулах бодис хэрэглэхийг өдөөж байдаг нь тус улсын иргэд ялангуяа өсвөр насныхан харт амхны хүчтэй уруу таталттай нүүр тулгархад хүргэдэг. Эдийн засгийн ашиг сонирхлоор хөтлөгдөн хөрөнгөтний хүч энэ нөхцөл байдалд маш сөрөг нөлөө үзүүлж байна. Зах зээлд хүүхдүүд рүү чиглэсэн канабис агуулсан шоколад зэрэг бүтээгдэхүүн хүртэл гарч олон газар тархаж буй нь маш ноцтой асуудлын нэг болоод байна. Ийм нөхцөл байдал нь хүний нэр төр ирээдүйг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг юм. 2019 оны үндэсний судалгаагаар энэ нэтгэгт 100 сая орчим хүн янз бүрийн төрлийн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн тоо гарчээ. Үүний дотор 31 сая хүн канабис хэрэглэж, 22 сая хүн опиод хэрэглэдэг. Харин 12 сая хүн тайвшруулах бодисын хэд хэрэглээтэй байна. Эдгээр тоонууд үнэхээр аимшигтай бөгөөд энэ нэтгэгт мансууруулах бодисын асуудал ямар хэмжээнд тархсан байгааг харуулж байна. Түрүүн дурдсан энэ нэтгэгийн Пенжаб мужийн Макпурпура тосгонд харамсалтай дур зүрэг өнөөдрийн хүртэл үзэгдсээр байна. Эндхийн олон эрчүүд харт амхнаас болж үрэгдэн энэ тосгон үнчин хүүхдүүд болон бэлэвсэн эмэгтэйчүүдээр дүүрсэн. Энэ нэтгэгт бэлэвсэн эмэгтэйчүүд томоохон ялгуурлан гадуурхалт болон олон төрлийн бэрхшээлтэй нүр тулдаг. Тэднийг хагас хүн гэж үздэг бөгөөд нийгмээс тусгаарлан гадуурхдаг. Уламжлалт соёл бэлэвсэн эмэгтэйчүүдийг азгүй тооцож, тахал мэд хандаж, заримдаа төрөл төрөстөнд ч орхин оддог байна. Энэхүү бэлэвсэн эмэгтэйчүүдийн эсрэг шудраг бус хандлага нь мянган жил үргэлжилсэн түүхтэй. Тэдний амьдралыг шашин болон эрэгтэй хүн давмгайлсан, нийгмийн хувьд хязгаарлагдмал төдийгүй амьдрах орчин нь маш хүнд байдаг байна. Гэвч зарим бэлэвсэн эмэгтэйчүүд нэгдэж, энэ хүнд нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хичээн ажиллаж байна. Тусламж үзүүлдэг байгууллагууд болон хүний эрхийн төлөө тэмцэгчид уламжлалт хүлээсийг эвдэх, бэлэвсэн эмэгтэйчүүдийн эрхтэг ширх болон нийгмийн байр суурийг хамгаалах зорилгоор ажиллаж байна. Олон бэрхшээлтэй тулгарч байгаа ч эдгээр бэлэвсэн эмэгтэйчүүд амьдралаа өөрчлөхийг хүсэж, нийгмийн шудраг бус хандлагад эсэргүүцэл үзүүлсээр байна. Нөхөр нь нас барсны дараа бэлэвсэн эмэгтэйчүүд ихэнхдээ гэр бүлээсээ гадуурхагдан доромжлогдож, зарим тохиолдолд өөрийн хүүгүүд нь хүртэл гэрээсээ хөөдөг байна. Энэ нэтгэгийн нийгэмд бэлэвсэн эмэгтэйчүүдэд олон тэгш бус зан үйл байдаг. Жишээлбэл тод өнгийн хувцс өмсөхийг нь хориглодог. Тэд ихэвчлэн энгийн цагаан эсвэл шар өнгийн бүдүүн даавн хувцс өмсөж, лам нарын амьдралтай төстэй амьдралаар амьдардаг ба мөн дахин хүнтэй гэрлэж болохгүй. Зөвхөн цагаан хоол идэж шалан дээр унтах ёстой. Энэ нэтгэгт бэлэвсэн эмэгтэйчүүдийн олон тосгон байдаг ба тэдний дунд хамгийн олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй тосгон нь Варанаси.
Энэ газар бэлэвсэн эмэгтэйчүүд зөвхөн мансууруулах бодисноос бус олон шалтгааны улмаас хохирж үлддэг. Тэднийг азгүй хүмүүс гэж үздэг учраас бэлэвсэн эмэгтэйчүүд ямар ч хуримд оролцох эрхгүй. Түүний дотор өөрийн хүүхдүүдийнх нь хуримч бай, төрсөн өдрийн баярч бай оролцохгүй. Хэдийгээр тэд баярын ёслолд ирж болох ч өөрсдийн хол хүнсийг авчрах ёстой ба харин бусадтай хамт идэхийг хатуу хориглодог. Бэлэвсэн эмэгтэйчүүдийн хувьд нөхрүүд нь тэдний цорын ганц дэмжлэг аз жаргал байсан боловч нөхөр нь нас барах үед тэдний амьдрал орхигддог. Энэ итгэхт эрт гэрлэх заншлын улмаас зарим залуу бэлэвсэн эмэгтэйчүүд амьдралынхаа төгсгөл хүртэл удаан хугацаагаар бэлэвсэн амьдралыг өнгөрөөдөг. Зарим нь өөрсдийн амьдралыг шашны байгууллагуудаар өдөрдүүлсэн бэлэвсэн эмэгтэйчүүдийн асрамжийн газар очдог. Өдөр бүрийн 3 цагийн үед тэдгээр бэлэвсэн эмэгтэйчүүд асрамжийн газартаа цуглаж 3 цагийн турш судар уншин бурхтын нэрийг дууддаг. Тэдний хувьд эдгээр үйлдэлүүд нь зөвхөн бурхны анхаарлыг татах зорилго биш, мөн инэрэнгүй хүмүүсийн тусламжийг олж амьдралынхаа зардлыг хангахад туслуулах гэсэнтэй холбоотой. Эдгээр олон тооны бэлэвсэн эмэгтэйчүүд ажил олж амьдралынхаа орлогыг олох боломжгүй тул удамжинд гуйлагчлах эсвэл амьд гарахын тулд биеэ үнэлэхээс өөр аргагүй төрдөг. Энэ тэгийн засгийн газар 1961 онд хурмын мөнгө буюу эд зүйлсийн дарамтыг бууруулах зорилгоор хурмын инж бэлгэсэлтийг хуулиар хоригдсон. Энэ нь хурмын дарамтын улмаас гэр бүлээсээ салсан, бүр шатаж амир үтсэн бэрүүдийн эмгэнэлт дүүхийг саарамжуулахын тулд хэрэгжүүлсэн арга хэмжээ. Гисэн хэдий ч энэ хууль үйлчилсэнгүй. Энэ тэгийн сонинд хоол хийж байгаад галд үрэгдэн амиа алдсан гэрийн эзэгтэй нарын тухай мэдээ байнга гардаг. Олон хүн эдгээр осол хэргийн зарим нь нөхрөөсөө болж үлдэгдсэн гэж сэжиглэдэг байна. Энэ итгэхт олон эмэгтэйчүүд гэрлэлтээс хойш гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд өртдөг бөгөөд зарим нь нөхрийнхөө гарт амиа алдах хүртэл эмгэнэлтэй байдалд ордог. Тухайн эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байсан ч өөрсдийн гэрлүүгээ буцах боломжгүй. Нийгэм соёлын хязгаарлалтууд гэр бүлийн дарамт зэрэг олон шалтгааны улмаас амьдралынхаа хатуу нөхцөлтэй нүүр тулдаг байна. Энэ тэгийн уламжлалт үзэл бодолд гэр бүл болсон ямар ч эмэгтэй нөхрийнхөө гэрт амьсгал хураах ёстой гэж үздэг. Тиймээс тэд гэрлэлтийн дараа ямар нэгэн шалтгаанаар гэрээсээ явах эрхгүй. Тэр ч байтугай нас барсан ч нөхрийнхөө гэртэл үхэх ёстой гэсэн ёс суртахуунтай байдаг. Энэ итгэхт мансууруулах бодисын тавхлан нийгмийн томоохон асуудлын нэг. Энэ нь зөвхөн хувь хүний сонголтын үр дүн биш, харин нийгмийн шударга бос бодлого, амьдрал ядуу зүдүү асуудал ихтэй байгаагийн илрэл. Хар тамхи нь хүмүүст өөрийн ядуу нөхцөл байдалтайгаа тэмцэх, амьдралын олон саад бэрхшээлийг тэсвэрлэх арга зам болж хуурдаг бол үүнтэй тэмцэхэд нийгэм, эдийн засгийн болон соёлын талуудын хамтын хүчин чармаалт шаардлагатай. Энэ итгэх шиг зөрчилөгтэй улс оронд мансууруулах бодисын асуудал нь аль хэдийн тусдаа үзэгдэл биш болж, нэг айл нэг орон нутгийн бүр улсын хэмжээнд өрнөж буй нийтлэг тэмцэл болж хуурсан байна. Хар тамхины хэрэглэн зөвхөн хувь хүнийг боолчилдоггүй, нийгмийн ялгааг тоож барамгүй олон хүний гуниг гутрлын тэмцлийг илэрхийлдэг. Мансууруулах бодисын тархалт нь зөвхөн хувь хүний амьдралыг устгадаггүй, бүтэн гэр бүлийн тогтвортой байдлыг сүйтгэж улмаар бүх улсын хөгжил, нийгмийн дэг журамд ч сөргөөр нөлөөлдөг. Тиймээс мансууруулах бодисын асуудлыг шийдвэрлэх нь бүх нийгмийн хамтын хүчин чармаалтыг шаарддаг. Үүнд засгийн газар нийгэм рүү чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагууд хувь хүмүүс бүгд оролцох хэрэгтэй юм а.